Сайн байцгаана уу? Таг одоо илүү уруу суугийг хүлээн авч сонсож байна. За ингээ өнөөдрийнхэн дугаараараа би маш сонирхолтой сэдвийг сонгож бэлдлээ. Та бүхэндээ хүрэхэд яг одоо бэлэн болоод байна. За энэ сэдв юу вэ гэхээр секс тагнуул гэж юу вэ? Тэд дайны он жилүүдэд хэрхэн яаж ажиллаж улсын маш нууц материалуудыг хулгайлдаг байсан бэ гэх талаар ярих болно. За ингээ та анх удаа илүү уруу суугийг сонсож байгаа бол subscribe дарж илүү уруу суугтаа нэг дээрэ гэж хүсье. За мөн байнгын сонсогч нартаа маш их баярлалаа. Ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ орцгоё. Зүүн Германы тагнуулын ерөнхий газар 1960-аас 1989 онд коммунизм нуран унах хүртэл хүйтэн дайныг Зүүн Германы талд ашигтайгаар чиглүүлэхийн тулд секс тагнуулуудыг бэлтгэсэн байдаг. Секс тагнуулуудыг бэлтгэхэд ихээхэн хүчин чармаалтыг гаргаж тэднийг нэгэн төрлийн нууц зэвсэг болгон ашигласан байна. За тэдний даалгавар бол Баруун Германы засгийн газар болон ерөнхийлөгчийн нарийн бичгийн дараагаар ажилтдаг нөхөргүй ганцаардсан нарийн бичиг эмэгтэйчүүдийг уруу татаж засгийн газрын нууц мэдээллийг өгөхийг ятгахад оршиж байсан. За хожимо Зүүн Германы энэ бүх тагнуулуудын даалгавар ил болсон бөгөөд нарийн бичиг эмэгтэйчүүд өөрсдийн одоо амраг ирээ тагнуул гэж огт төсөөлөөгүй байсан баг. Энэ эмэгтэй Габриэль Клем гэдэг тэрээр өөрийн Ромеотойгоо анх учирснаа ярихдаа би түүнтэйгээ танилцахдаа 32 настай байлаа. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан он жилүүд байсан. Би амьд байгаагаа аз жаргалаар дүүрэн амьдарч байгаагаа мэдэрч байлаа. Гэвч энэ бүхэн хуурамч байсан. Би түүнтэйгээ гэрлэж түүний эхнэр болж чадаагүй. Гэвч олон хүмүүс бол секс тагнуулын ажлыг дурлалын армаас секстэй л холбож тайлбарлах бах. Гэвч миний Ромео бол надтай учирсан мөрөөдлийн минь эр хүн байсан юм аа. Би түүнийг харах хүртлээр хизээч тийм юр бусын мэдрэмжийг өмнө нь мэдэрч байсангүй гэж ярьсан байна. За Ромео гэдэг нь бол ерөөсөө төгс найз залуугийн дүр эсгэх урлагт төгс мэрэгсэн тагнуулч хүмүүсийг хэлдэг. Эмэгтэйчүүдтэй хуурамч мааск зүүж тэдний сэтгэлийг өөртөө татахад тийм ч хүчин чармааталт бол шаардлагагүй байдаг гэн. Эмэгтэйчүүд эхний удаад танилцах саналаас татгалзсан ч за 2 дахь 3 дахь удаад бол зөвшөөрдөг гинэ. 1977-оос 1984 оны хооронд Габриэль амьдралынхаа хайр гэж боддог эрттэйгээ үерхэж байсан гэж ярьсан байна. За бодит байдал дээр тэрээр Ромеого Зүүн Германы тагнуулч зүүн лүү мэдээлэл дамжуулахаар өөртөө дотн харилцаатай байсныг мэдээгүй. Габриэль өөрийн албан тушаалд байсан бусад төлөөлөгчдөөс илүү олон нууцыг Зүүн Герман руу өөрөө ч мэдлгүйгээр дамжуулсан байдаг. Ромео Габриэлийн итгэлийг олж авахын тулд бага хэмжээний аялан тоглолт хийх ёстой байсан. Тэрээр үнэхээр нухацтай гайхалтай чадварлаг жүжигчин байсан бөгөөд Габриэлийг бол ганц минут ч эргэлзүүлээгүй гэнэ. Тагнуулч Ромео нар өөр эмэгтэйчүүдэд яг тохирох, мөрөөдөж явдаг ирийнхэн дүр тоглож тэднийг ашиглаж байсан. За 2 дахь хохирогч эмэгтэйг бол Маргарет Херкер гэдгээ. Маргарет Ромеотойгоо 1968 онд танилцсан. Түүнээс хойш 17 жилийн турш өөрөө ч мэдлгүй Зүүн Герман руу улсын нууц мэдээлэл дамжуулах гол их сурвалж нь болцсон байв. Маргарет өөрийн Ромеогоо ярихдаа бол түүний даалгавар бол намайг анхааралтай сонсож, сайн сонсогчийн дүрд тоглож, баг зэрэг хошигнож өөртөө татах зорилготой байсан гэж би бодож байна. Тэр үед миний дэргэд хэн нэгэн байгаа гэдгийг мэдрэх нь надад их чухал байсан. Өмнө нь ямар ч эр хүн миний асуудлуудыг түүн шиг анхааралтай сонсож, надтай ярилцаж байгаагүй. Би их ганцаарддаг байсан гэсэн байна. Маргарет Габриэль нарыг өрхөнд оруулсан Ромео хөтөлбөрийг 1960-аад оны эхээр Берлин дэх Зүүн Германы тагнуулын ерөнхий газар зохион байгуулжээ. Энэ нь тэдний Баруун Германтай хийсэн дайны гол хэсэг байх зорилготой байсан. Энэ цаг үе бол Герман улс дорнод коммунист, өрнөд капиталист гэж одоо хоёр хуваагдсан хүйтэн дайны он жилийн үе байлаа. Берлиний ханыг босгон хотыг хоёр хувааж Зүүн Герман ба Баруун Герман гэж тангараг өргөсөн дайснууд болон үзэл суртал цэргийн хүчээр хоорондоо өрсөлдөж байсан. Зүүн Германы тагнуулын ерөнхий газрын хувьд барууны дайснууд нь юу бодож байгааг олж мэдэх нь маш чухал байсан байна. За ингээд нэгэн Ахмад төрийн албаагч бол ингэж ярьж байна л да. Бидний гол зорилго бол Баруун НАТОгийн гол хүчний төвүүд болсон нууц товчоод Баруун Германы засгийн газарт бол нэвтрэх явдал байсан. Бид эдгээр зорилтод хэрхэн нэвтрэх талаар бодож төрийн чухал газруудад албан тушаал хашдаг ганц бие нарийн бичгийн дарга эмэгтэйчүүдийг ашиглах санааг бодож гаргасан юм а гэсэн.
Ромео нарын ажил бол ерөөсөө нарийн бичиг эмэгтэйчүүдийн толгойг эргүүлж тэднийг уруу татах явдал байсан. Зүүн лүү тагнуулчаар явуулах эрчүүдэд маш тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг тавьж бол сонгон шалгаруулж тэднийг сургасан байдаг. За Ромео тохирох шаардлага хангах хүн бол 25-аас 35 насны сайн боловсралтай зүүн герман гаралтай байх ёстой байв. Ромео нар сайхан ааштай ганцаардмал бүсгүйчүүдийн сэтгэлийг татах чадвартай байх. За намдаа үнэнч тэмцэлд нэгдэх хүсэл эрмэлзэлтэй хүнийг хайж байсан гинэ. Тиймээс бид улс төрийн найдвартай байдлыг бүхнээс илүүд эрхэмлсэн. Бүх Ромео нар тийм их царайлаг байгаагүй. За хачирхалтай төрд ажилдаг тэдгээр нарийн бичгийн дарга бүсгүйчүүд үргэлж царайлаг ирчүүдэд дурлаад байдаггүй байсан. Тэд ирчүүдийн тал дээр өөр сонирхолтой байсан. За жишээлбэл бол итгэл даах үйс, буур суурьтай эр хүний дүрд тухайн тэр нарийн бичгийн эмэгтэйчүүд маш их татагддаг байсан учраас ихэнх Ромео нарыг ийм дүртэй эр хүн болгон бэлтгэсэн байна. Төрд ажилдаг тэдгээр эмэгтэйчүүдийн хувьд тийм ээ тэдний дотоод үнэлэмж нь гадаад дүр төрхөөс илүү чухал байсан. Эмэгтэйчүүд Ромеог хараад шууд л сэтгэлдээ тийм ээ энэ хүнийг л би амьдралдаа оруулж энэ хүнтэй л би амьдрахыг хүсэж байна. Энэ эрэл намайг хайрлаж хүндэлж чадна гэх мэдрэмжийг тухайн эмэгтэйдээ төрүүлэх ёстой байсан. Ялангуяа тэдэнд өөрсдийг нь онцгой эмэгтэй гэсэн бодол мэдрэмжийг төрүүлэхэд бол энэ хосын харилцаа чиглэж исэн байна. За залуудаа тагнуулж байсан нэг Ромео байсан хүн ярьж байна л да. Намайг дээрх чадваруудыг эзэмшсэн гэж үзээд баруун герман руу явуулахар сонгосон байсан. Миний онцгой авьяас бол ямар ч хүнийг үнэхээр ойлгох чадвартай байсан юм. Хүмүүс надтай харьцахдаа маш юр бусын мэдрэмжийг авдаг байсан бөгөөд би эмэгтэйчүүдтэй харилцаж тэдний сэтгэлийг хөдөлгөх чадвартай байсан гэж. Ромеогоор сонгогдсон ирчүүдийг Берлиний гаднах нууц бэлтгэлийн бааз руу бол илгээж сургалтанд эхлээд хамруулдаг байсан. За тухайн сургалтын хөтөлбөрүүд бол маш өргөн сар хүрээтэй байжээ. Хамгийн гол нь бол хүний мөн чанар, сэтгэл судлалын мэдлэг дээр тулгуурладаг байсан. Харилцааны сэтгэл судлал, сэтгэл зүйн манипуляц хийх талаар маш их зүйлийг бол энэ Ромеогоор бэлтгэгдэж байсан тагнуулч нарт сургасан байна. Ромео нар янз бүрийн арга барилаар хүний зан чанарыг маш нарийн судалсан байна. За ямар зан гаргаж байгаа үед ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг тэд маш сайн мэддэг байсан. За жишээ нь бол Сигмунд Фрейдийн сэтгэл судлалын онолуудыг тэд бол ерөөсөө ба бэгүй судалжээ. Ромео нар төрийн албанд ажилладаг нарийн бичиг эмэгтэйчүүдтэй сэтгэнж тэднийг уруу татаж өөртөө дурлуулахын тулд секс тагнуулаар баруун герман руу томилтоор бөөнөрөө явцгааж байла. За Маргарет бол ярихдаа нарийн бичгийн дарга эмэгтэйчүүдэд үзэл суртал болон бие авч явах соёлыг бол маш ихээр тухайн цаг үед бидэнд сургадаг байсан гэсэн байна. Тагнуулын ажил хийх улс төрийн сэдэл нь бол хамгийн хүчтэй чадварлаг, хамгийн найдвартай итгэл даах хүмүүсээр даалгавар биелүүлэх явдал байсан. Тухайн цагт тагнуулын ажил нь хүний сул талыг ашиглах зарчим дээр тулгуурлах нь ерөнхийдөө бол багасч өөр арга барил руу шилжээд байсан үе юм. Ромео нар бол өндөр ёс суртахуунтай байхыг заалгасан хүмүүс. Зүүн Германы нийгэмлэгт төрийн албан хаагч нарын эхнэрүүд бол өндөрт үнэлэгддэг байсан. За чи хизээч эхнэрээ хуурж болохгүй, араар нь тавьж болохгүй гэсэн үзэл баримтлал зарчим бол зүүн Германд байдаг байсан. За гэвч эдгээр тагнуулч залууст баруун герман руу явах даалгавар өгч секс тагнуул хийлгсэн нь бол тэд бүгдээрээ гэр бүлтэй байсан бөгөөд энэ нь бол нэлээд үзэл бодлын зөрчилдөөнийг авчирсан байдаг. Ихэнх Ромео нарыг баруун Германы нийслэл байсан Бонн хот руу илгээсэн байна. Тагнуул хийлгэхээр за энэ хотод засгийн газрын яамдууд болон гадаадын элчин сайдын яамны байр бүгд байрладаг байсан. За Бонн тухайн цаг үед бол харьцангуй жижиг хот байсан байна. Яамд хамгын газрууд нь мэргэжлийн хүмүүсээр дүүрэн байдаг байсан тул тэнд ажиллаж байсан улс төрчид ихэвчлэн гэр бүлийн хамт Бонн хотод амьдардаг байсан. Гэвч Бонн хотын яамдууд маш олон нарийн бичгтэй байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд бүгд ганц бие хүнтэй суух боломжгүй нөхцөлтэй хотод ажиллаж амьдардаг байсан. Эмэгтэйчүүд ажил амьдралаа ганцаардмал газар гэж үздэг байсан байна. Нарийн бичиг эмэгтэйчүүдэд оройн цагаар хийх зүйл бараг байдаггүй. Гэвч тэд гэрлэлтийн насны эмэгтэй хүний хувьд хамтрагчаа хайж олох ёстой байсан. Энэ нь Бонн хотод бараг боломжгүй үзэгдэл байлаа. Дээрээс нь тэд ажлын өндөр ачаалттай ажиллаж чөлөөт цаг тийм ч их гардаггүй байсан бөгөөд нөхөр эсвэл найз залуу олох боломжит ирчүүдийн тоо тийм хүн ам бол Бонн хотод байдаггүйжээ.
За Габриэл ярьж байна. Энэ миний хувьд ирчүүдтэй уулзахад үнэхээр хэцүү газар байсан төдийгүй ирчүүдтэй уулзах газар бол огтхонч байгаагүй. Өрсөлдөөнч маш ширүүн байдаг байлаа. Ганц бай эрэгтэй мэрэгжилтнийг өөр хотоос Бонн хот руу томилолтоор ирэхэд эсвэл албан тушаалд дэвшиж ирэхэд бол түүнийг ирэхээс ч өмнө маш олон эмэгтэйчүүд түүнтэй танилцахаар ар араасаа ингэж тийм ээ ойчрлож бийж түүнтэй танилцсан гэсэн цуу яриа бол аль хэдийн гарчихсан байдаг байсан. Тэгээ дээрээс нь тухайн үед тэр яамдуудад ажиллаж исэн бүсгүүшүүд бүгд гэрлээгүй ганц бий байдаг байсан. Бонн хотод ажиллаж байсан нарийн бичиг эмэгтэйчүүд бол 20 нас буюу түүнээс дээш насныхан байсан учраас бидэнд бол тийм ээ нэг ганцхан эрэгтэй албан тушаалтан ирээд би түүнтэй танилцаад ирхнэ гэхэд бол үнэхээр бүрхэг байсан гэж. За дээрэс нь бол энэ Бонн хотод ажиллаж амьдардаг байсан тэр дипломат төрийн албанд ажилладаг байсан ирчүүд нь бүгд гэр бүлтэйгээ хамт тэндээ амьдардаг байсан учраас энэ бол боломжгүй. Габриэл Клейн бол 1970-аад оны дундуур Бонн хот дахь Америкийн элчин сайдын яамны нарийн бичгийн даргаар ажиллаж исэн юм байна. За тэрээр гэрлэх хүнээ дипломат хүн байна баха гэж мөрөөдөж хүсч найдаж явсан. Гэхдээ Бонн хотод ганц бай эмэгтэй нөхөрт гарна гэдэг бол ерөөсөө боломжгүй үзэгдэл байсан юм аа. Маргарет Херкер 1950-аад оны сүүлээр шинэ амьдрал хайхаар Бонн хотод бол анх нүүж очисон байдаг. Тэрээр баруун Германы ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж исэн баг. За ингээд Маргарет бол ярихдаа ингэж байна. Би эцэг эхийнхээ гэр орны давчуу байдлаас ангижрахын тулд өөрийн бие даасан байдлаа эрэлхийлж ялангуяа надтай үргэлж дотн байдаг ээжээсээ бас ингэж холдож бие дааж амьдрахыг үнэхээр их хүссэн. Тийм учраас би ээжийнхээ хайр халамж хүсэл зоригийн эсрэг явж нууцсаар ингэж төрийн албанд ажилд орох өргөдөл өгсөн. За ингээд энэ ажил маань би бүтээд бол тийм ээ баруун Германы ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм аа гэж ирсэн баг. За Габриэл болон Маргарет нар яг хэрэгтэй газараа ажилдаг ганцаарцсан эмэгтэйчүүд байсан нь зүүн Германы тагнуулын ерөнхий газрын гол бай болсон дөрөв тулсан байна. Энэ хоёр маань. 1930-аад оны ихээр эмэгтэй хүн ганц бий байна гэдэг нь бол ер нь хатуухан, жоохон шулуухан хэлчих юм бол ер нь царай муутай эмэгтэй хүн гэж бол хэлж болно гэж байна. За яамдуудад зориудаар хит хөөхөн эмэгтэйчүүдийг ажилд авдаггүй байсан бөгөөд нарийн бичгийн дарганаар голдуу, жоохон царай муутай дуу эмэгтэйчүүдийг сонгож авдаг байжээ. Гэхдээ бас хитрхи царай муутай бол эмэгтэй бол байгаагүй гэж. Хэрвээ нарийн бичгүүд бол хитрхи хөөхөн үзэсгэлэнтэй эмэгтэй нар байсан бол Ромео нарт бол ажиллаа их боломж бол олдохгүй байх байсан. Тэд бол хизэнэ л тийм ээ хин нэгэн партнер хамтрагчтай байх байсан тодорхой гэсэн. За Ромео нар олзоо хайхын тулд нарийн бичиг эмэгтэйчүүдийн чөлөө цагаа өнгөрүүлдэг кафед орж хохирогчоо бол ирж хайж олзолдог байсан байна. Бонн хот дахь Америкийн элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Габриэл анх Ромеотойгоо танилцсанаа ярихдаа би тэр нэгэн өдөр Рен голын ирэг дээрх кафед эрхэм нэгэн найзтайгаа уулзахаар хүлээж суусан юм аа. Гэтэл над руу нэгэн сайхан залуу зөвлөн ирсэн бөгөөд тэр их өндөр, шаргал үстэй, сайхан цэнхэр нүдтэй байсан. Би дотроо гайхан бодож хөөх миний мөрөөдлийн эр хүн гэж бодон түүн рүү харахад тэр над руу улам ойртож ирээд надтай юм ярьсан юм. Би дотроо хизээ би ийм найз залуутай болно доо гэж алс холын мөрөөдөл мэт санагдаж байсан. Гэвч тэр надаас шууд л орой хоолнд хамт орох уу гэж асуусан юм. Тэр оройг надтай хамт өнгөрөөхийг хүссэн. Бид маш их дарс захиалж, шүнжин ярилцаж суусан бөгөөд би тэр үед түүнд үнэхээр их татагдаж дурлаж байснаа. Яг өнөөдөр болж байгаа мэт санаж байна гэсэн байна. За ингээд тухайн тэр өдөр бол кафед Габриэлтэй танилцсан хүн бол мэдээж Ромео байсан. Зүүн Германы тагнуулч нар энэ уулзалтыг маш нарийн төлөвлөн зохион байгуулсан бөгөөд тэд Габриэл ямар төрлийн, ямар ааш зантай, ямар зүс царайтай бие хаатай Ромео тохирохыг 2 жил гаруй судалж ажиглаж олсон байна. За тухайн өдөр Габриэлтэй нөгөө нэг кафед уулзах ёстой эрхэм найз гэдэг нь бас нэг эрэгтэй хүн байсан юм байна л да. За энэ хүнтэй бол Габриэл жил гарны өмнө уулзсан байсан бөгөөд тэр хүн бол мэдээж зүүн Германы төлөөлөгч тагнуулч байсан. За тэр зориудаар энэ Габриэлтэй энэ кафед болзон зохион байгуулад өөрөө бол ирээгүй байдаг. Харин өөрийнхөө оронд шинэ Ромео буюу Фрэнк Дийцлийг түүнтэй уулзуулахаар явуулсан байна.
За ингээд нэг төрийн албан хаагч байсан хүн ярьж байна л да. Ромео нар эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг яг таг судалсан хүмүүс ээ. Энэ нь харилцаанд амжилт олоход маш чухал үүргийг гүйцэтгэв. Жишээлбэл Габриэлийг нөхөргүй чөлөө цагаараа юу хийдэг талаар наривчлан бид судалж үзсэн. Дараа нь Ромео анхны танилцах учирлаа хэрхэн хийх талаар бүр нарийн ингээд тайзан дээрх жүжигчлсэн тоглолт шиг төлөвлөх болно. Тэр нөхцөл байдлыг толгойдоо урьдчилан дахин давтаж бэлдсэн байдаг. Энэ бүх харилцаа бол цэвэр төлөвлөсөн тоглолт байсан гэсэн. За Маргарет ярихдаа тэр үнэхээр гайхалтай, царайлаг, ухаантай байсан гэдэг үе. Тэр надад жинхэнэ эр хүнийг санагдуулж байсан бөгөөд энэ бол миний үргэлж хүсэн хүлээж байсан хүн юм аа. Энэ бүхэн зүү зэрэглээ мэт итгэмээргүй сайхан байсан гэсэн. Ганц бие ганцаардсан байдал нь бол тэдгээр нарийн бичиг эмэгтэйчүүд ерөөсөн маш том сул тал байсан. Ромео нар энэ сул талуудыг ашиглаж мөрөөдлийн эр хүний дүрд тоглодог байсан. Ромео нар мөнгөтэй, царайлаг, дур булаа байсан. Энэ бол тэдний эмэгтэйчүүдийг өөртөө татах хамгийн том зэвсэг байсан юм. Нарийн бичиг эмэгтэйчүүд бол мэдээж ийм төрлийн ромеочуудыг алдахгүй тулд бүх зүйлийг хийх нь тодорхой байсан. За Ромео нар ашиглах боломжит их сурвалжийг олох орлого нь бол үргэлж бүтдэггүй байсан бөгөөд тэд үргэлжил нарийн бичиг бүсгүүчүүдийг уруу татаж рамаас үүсгэхийн тулд байнга л хайж жүжиглсэн тоглолтуудаа бол энэ Бон хотын янз бүрийн кафе чөлөө цагаан өрүүлдэг газруудаар хийж явдаг байсан гэж байна. Маргаретийн Ромеотойгоо анх танилцсан нь бол түүний байшингийн ойролцоох утасны бүхэгний гадаа тохиолдсон учрал байсан юм байна. За Маргарет Ромеотойгоо танилцсанаа өөрөө ингэж ярьжээ. Би байрныхан гадаа байдаг утасны бүхэгт эцэг их рүүгээ уцаар ярахаар зогсож байлаа. Гэтэл бүхэгний хаалгыг би огт онгойлж чадахгүй байсан бөгөөд хаалгыг онгойлгохоор ноцолдож байх үед тэр намайг гэрийнхээ цонхоор хараад тэгээд надад туслахаар доошо бууж ирсэн байсан. Ойролцоо амьдардаг атлаа би түүнийг хизээж харж байгаагүй нь үнэхээр гайхалтай санагдсан. Учир нь бид хоёр нэг байранд амьдардаг байсан юм билээ. Гэвч хэсэг хугацааны дараа бид ярилцаж, учраа олж, рен бүрний дагуу зугаалахаар болсон юм. Ингээд бүх романс эхэлсэн дээ гэж Маргарет ярьсан байна. За Ромео бол Маргаретэд өөрийгөө бол Франц Бекер оюутан гэж танилцуулсан байна. За харин Маргарет түүнд бол өөрийгөө Баруун Германы ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар ажилдгаа гэдгээ хэлсэн. За Маргарет ярихдаа би түүнд хаана ажилдгаа хэлэхэд ямар албан тушаалтай вэ гэдгийг хэлэхэд бол тэр бол сэтгэл хөдлөлөө нууж чадалгүй баг зэрэг сандарч догдолж байсан. Тэр надтай танилцсандаа ингээд маш том даалгавар биелүүллээ гэж бодож байсан тодорхой. Ингээд бол Ромео Берлиний зүүн хэсэг дэх тагнуулын ерөнхий газрын дарга нарт маш чухал холбоо тогтоосноо нэн даруй тэр орой мэдээлсэн гэж байна. Энэ холбоог цааш үргэлжлүүлэн их сурвалж болгох нь бол тагнуулч Франц Бекерийн гол үүрэг болсон. Урт хугацааны харилцааны үндэс суурийг бий болгох, итгэлцлийг бий болгохын тулд Ромео нар яг ижил аргуудыг өөр эмэгтэйчүүд дээр ашигладаг байсан байна. За энэ бол ерөөсөө хүний мөн чанарт үндэслэн хамгийн энгийн арга юм аа. За Маргарет Франц Бекертэй дотн бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Мэдээж энэ арга бол секс байсан. За Маргарет ярихдаа ингэж Ромео надад өөрийнхөө тухай ярихдаа энэ хорвоо цор ганцаараа бөгөөд ах トゥ амраг садан аав ээж нь үгүй. Тиймээс бол би чамд хэрэгтэй, чи надад хэрэгтэй гэсэн ойлголтыг надад төрүүлсэн. Би түүнийг өрөвдсөн эсгээ бол тухайн үед сайн мэдэхгүй байна. Түүнийг манай гэрт ингэж зочлон ирэхэд бол надад ямар нэгэн байдлаар бие махбодын нэг тийм тааламжтай мэдрэмж төрж би бол хайранд уусаж ингэж нэг нисч буйгаа мэдэрдэг байсан гэдэг. За Ромеог бол манайд зочлон ирэх бүрд тэр яг л өөрийн гэртээ ирж байгаа мэт нэг ир нөхөр нь гэртээ ороод ирж байгаа юм шиг тийм гоё халуун дулаан мэдрэмжийг тэр надад мэдрүүлдэг байсан гэж Маргарет ярьсан байна. За тагнуулч Франц Бекер 3 жилийн турш Маргареттай бол харилцаагаа хөгжүүлсэн, үерхэж явсан бөгөөд энэ 3 жилийн хугацаанд бол төрийн нууцын мэдээллийн талаар юу ч олж мэдээгүй байна, мэдж чадаагүй. Маргаретийн ганцаардал нөхөрлөх хэрэгцээг бол Ромео ойлгосон. За тагнуул бэлтгэх хичээл дээр энэ тухай бол үздсэн заасан байдаг гин. Ромео бол хамтрагчийнхаа найдаж болох тийм л хүн байх ёстой. Ерөөсөө тэр хамтрагчийнхаа итгэлийг олж авах ёстой. Маргарет бол Ромеого ярихдаа ингэж тэр бол үнэхээр сайхан үнэхээр гайхалтай сонсогч байсан. Тэр надтай үнэхээр гүн холбоотой хүн байсан. Тэр намайг өөрийнх нь хувьд хамгийн онцгой нэгэн эмэгтэй гэдгийг мэдрүүлж чадсан юм гэж.
За эмэгтэйчүүд бол одоо гинтл одоо тийм ээ маш анхааралтай, маш сайн хамтрагчтай болдог байна. Учир нь Ромео нар хосуудын харилцааны одоо бүх алдаанаас зайлсхийж харилцаагаа тогтвортой, романтик байхыг хүсдэг бөгөөд энэ харилцаанд бол одоо эмэгтэйчүүд өөрсдөө хамгийн тохиромжтой одоо эр хүний олчглоо гэж шууд итгэдэг гинэ. За Габриэл ярьж байна. Энэ бол хууль салхи шиг түргэн хугацаанд өрнсөн армаас байсан. Ерөөсө битүүр маш богино хугацаанд учраа болсон. Миний Ромео болох Фрэнк Дизель бол гадаадад ажилладаг бөгөөд 4-өөс одоо 6-7 хоног тутам гадаадаас ингээд над дээр ирж уулздаг байсан. Бусад хугацаанд нь гадаадад ажилладаг байсан. Бид Рейн голын эрэг дагуух зочид буудлуудад амралтын өдрүүдээр уулздаг байсан гэж байна. За би түүнд үнэхээр дурлцсан байсан. Тиймээс түүний хүссэн жолоодлогоор бүх үйл явдал бидний харилцаа холбоо өрнөдөг байлаа. Бид бэлгийн харилцаанд ордог байсан нь би түүнээс энэ талаар шууд хамааралтай болчихсон байсан. Би Ромеогоос өөр эр хүн хайхыг үнэхээр хүсээгүй. Зөвхөн тэр л миний бодол сэтгэлд байсан юм. Түүний босгосон энэ бүх харилцаа надад түүнгүүгээр амьдрч чадахгүй гэсэн сэтгэлдлийг төрүүлдэг байсан. Би түүнтэй бэлгийн харилцаанд орохын тулд төвчээртэй дурлалт ирээ 5-7 хоног орчим хүлээх хэрэгтэй болдог байсан гэсэн байна. За ингээд тэр миний сэтгэлийг өдөөхийн тулд намайг өөрлөгөө улам тэмүүлүүлэхийн тулд надтай унтах 35 орчим хоног хол байх тэнэг математикийн тэгшгэлүүдийг бодож олсон тэр байсан гэж байгаа. За мэдээж бол одоо энэ Габриэлийн одоо Ромео тагнуулж Фрэнк Дизель бол мэдээж гадаадад алба хаадаггүй хүн байсан. Тэгэхээр тэр бол 4-6-7 хоногоос нуугддаг байсан тодорхой болсон байна. За Фрэнк Дизель Габриэлтай анх одоо харилцааныхаа нарийн ширийн зүйлийг бол зүүн Берлин рүү одоо буцааж одоо юу яадаг байсан мэл дээ мэдээллийг илгээдэг байсан байна. Нууц мэдээллүүдийг зүүн Германы тагнуулын ерөнхий газрын дарга нар бол одоо татан авч тийм ээ дараа нь ингээ харилцааны дараагийн үе шатыг хэрхэн өрнүүлэх вэ яах вэ гэдгийг төлөвлөдөг байсан байна. За секс бол хосын харилцаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүнд харилцааны гол хэсэг бол секс гэж мэдээлсэн бөгөөд энэ төрлийн мэдээллийг одоо хавцас хэрэгт оруулсан байна. Ромео секс дээр тулгуурлан жүжиглэх зан төлөвөө төлөвлөдөг байсан. Ромео олзолж авсан эмэгтэйтэйгээ хэрхэн секс цэцэг талаар хянагчтай бол одоо амаар мэдээлдэг байсан ч ихэнх тохиолдолд өөрийн үзмжээр зохицуулахыг Ромео тагнуулын одоо төв газраас даалгадаг байсан. Ер нь нууц мэдээллийг л олж авбал секс хэрхэн өрнөдөг нь бол ер нь тагнуулын ерөнхий газарт чухал биш байжээ. За залуудаа бол Ромео байсан хүн одоо тагнуулч асан ярьжлаа л да. За Габриэл чин сэтгэлээсээ дурлсан байж болох ч гэлээ Ромео нарын хувьд бол секс бол ердөө л ажлынхаа нэг хэсэг байсан. Би түүнийг бэлгийн харьцааны дараах мэдээллийг задруулах бэлэн байдал гэж нэрлэдэг байсан. Надтай секстэж байсан эмэгтэйчүүд сексийн дараа асар их хэмжээгээр нууц мэдээллүүдийг илчлэхэд бэлэн болсон байдаг. Өдрийн цагаар тохиромжгүй байдаг тул оройн цагаар одоо эмэгтэйчүүд дээр ажиллах шаардлагатай байдаг. Цэргийн нарившилтай үйл ажиллагааны үр дүнд тийм ээ Берлин дахь тагнуулын ерөнхий газрын дарга нар Маргарет Габриэл хоёрыг Ромео нарт амжилттай ингээд дурлуулж чаджээ. Тэд одоо төрийн нууц мэдээллийг зүүн Герман руу одоо дамжуулж хүргэж эхлэхэд бэлэн болсон гэж тооцогдож эхэлсэн байгаа. Нилээд хэдэн жилийн дараа. За Маргареттай 3 жил үерхэд тагнуулч Франц Бекер бол баруун Германы ерөнхийлөгчийн ордноос зүүн рүү мэдээлэл дамжуулахад за бэлэн болсон гэсэн одоо мэдээллийг өгсөн байна. Маргарет ингэж ярьж байна. Бид зүгээр л миний ажил албаны одоо зарим хүмүүсийн талаар одоо хамт байх үедээ товчхон ярилцдаг байсан. Ромео зүгээр л энэ талаар ер нь жоох ерөнхий сонирхолтой юм шиг надад санагдсан. Би огт түүнийг сэжиглээгүй гэсэн байна. Нарийн бичиг эмэгтэйчүүдэд нөлөөлөх аргыг маш болгоомжтой, маш удаан боловсруулсан байдаг. Харилцааны эхний үед хамтрагч эмэгтэйтэйгээ энгийн яриа өрнүүлэхээс хэтэрдэггүй. За хэрвээ хит одоо ажил албаны сонирхоод ирвэл энэ мэдээж сэжигдүүлнэ. Гэхдээ энэ нь бол дөнгөж эхлэлийн шат. Ромео бол Маргаретаас аман мэдээллийг 2 жил хүлээн авсны дараа тэрээр түүнээс илүү ихийг асуухад одоо бэлэн байгааг нь мэдэрсэн байна. Энэ бол тагнуулын ажлын төв болсон төрийн нууц бичиг баримтуудыг яг их хуваар нь одоо хуулбарлаж авах явдал байсан бичгээр эсвэл видео хэлбэрээр. За Маргарет Ромеотойгоо 5 жил хамт байсан бөгөөд Ромео нэг тайвны төлөө ажиллаж байгаагаа хэлэхэд бол одоо Маргарет мэдээж түнд итгэсэн. Маргарет ярьж байна л та.
Тэр хизээч нууц алба тагнуулын тухай ярьдаггүй байсан. Мэдээжийн хэрэг түүний нэрлсэн фирм байсан юм аа. Ромео бол одоо Цюрихт төв офистой байсан бөгөөд би үүнийг л мэдэж байсан. Түүний ажилдаг фирм нь Баруун Германы байгууллага байсан. Чухал нууц бичиг баримтаа өгөөч гэж гуйхад нь би мэдээж шууд өгнө гэж хэлээгүй. Би зүгээр л ямар нэгэн зүйл олбол одоо боломжтой бол би чамд тусалъя гэж хэлсэн. Гэвч эцэст нь түүний фирмд одоо хэрэгтэй бичиг баримтууд одоо байгаа гэдгийг би хэлсэн гэж байна. За ингээд Маргарет бол ерөнхийлөгчийн ордноос засгийн газрын маш нууц бичиг баримтуудыг хууль бусаар гаргаж эхэлжээ. Маргарет ярьж байна. Миний ерөнхийлөгчийн ордноос авсан бичиг баримтууд бол зүгээр л тийм ээ өөрийнхөө жижигхэн ингээд гарц үнхэндээ маш амархан шургуулж болох жижиг тэмдэглэлүүд эсвэл одоо эвхээд нуглаад ингээд нэмгэн цаасан дээр хуулбарлсан одоо бичиг баримтууд байсан. Би дарга нартайгаа маш сайхан харилцаатай байсан ч одоо итгэлийг нь зөрчсөн урвсан явдал одоо байлаа. Тагнуулч Франц Бекер намайг яаж ийм байдалд оруулчихва гэж би бол өөрөөсөө бол асуудаг. За одоо ч би өөрөөсөө ингэж асуусан хэвээр байгаа. Тэр надад тусалж байна л гэж одоо хэлсэн. Мэдэхгүй юм да. Би яагаад тийм тэнэг үйлдэл хийснээ бол одоо бол нэрээ зүгээр л тайлбарлаж чадахгүй байна гэж Маргарет ярьжээ. За тухайн цагт Баруун Герман хүйтэн дайны фронтод байсан бөгөөд НАТОгийн баазуудад олон мянган Британи, Америкийн цэргүүд байрлаж байсан. НАТОгийн хүрээнд хийсэн хилцээрийн талаарх бүх нууц мэдээг Баруун Германы ерөнхийлөгчид илгээсэн бөгөөд энэ нь зүүн германчуудын яг хүсэж байсан гол мэдээлэл байсан. Маргарет уг нууц мэдээллийг Ромеогоор дамжуулан зүүн Германы талд бүгдийг нь өгсөн байдаг. Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн зүүн ба баруун Германы хооронд хурцтал байдал үүссэн тул энэ мэдээлэл нь маш их ач холбогдолтой байсан тодорхой. Нууц бичиг баримтууд бол эвслийн түншүүдийн хоорондын бүх гэрээ хилцээрүүдийг багтаасан байсан байна. За Габриэл Бон хот дэх Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамд ажиллаж байсан нь одоо түүний Америкийн цэргийн нууцад нэвтрэх боломжийг олгосон гэж мэдэгджээ. Түүний Ромео нууц бичиг баримтыг авчирч өгөхийг гуйхад татгалзаагүй бөгөөд энэ нь Ромеод бүрэн итгэх хүртлээр одоо харилцаагаа гүнзгийрүүлсний илэрхийлэл болцсон байсан. Габриэл ингэж ярьж байна. За тэр Африкийн орнуудад болон өөрийн дотоод офис нь Мюнхенд байсан бөгөөд эдийн засгийн янз бүрийн түвшний мэдээлэл цуглуулдаг компанид ажиллаж дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, энх тайвныг дэмжихэд ашиглагдах мэдээллийг цуглуулж, мэдээллийн сан гих мэт зүйлсийг нэмж оруулахаар ажиллаж байсан гэж бол надад хэлж исэн. Габриэл бол одоо Ромеод хит их дурлсан байсан бөгөөд түүнд бол одоо юу ч ярьсан тийм ээ одоо итгэхэд бэлэн болцсон байсан байна. За элчин сайдын яамнаас бичиг баримтыг хууль бусаар гаргаж ирснийхээ дараа одоо Габриэл гэртээ хараад тэгээд энэ видео бичлэгүүдийг одоо хийж хадгалаад ингээд Ромеотойгоо уулзах болгондоо тэр видео хайснуудыг түүнд дамжуулж өгдөг байсан. Өөрөө бол ингэж ярьж байна. За би Балтионыхаа халаас нь хідэн видео хальстаа болзоондоо очих ба Ромео одоо гараа Балтионы минь халаас нь одоо шургуулад юу ч хэллгүйгээр одоо хальснуудыг авдаг байсан. Тэгээ хальсыг авсны дараа тэр над руу зэрвэсгэн харснаа. Өө тийм ээ чи маш сайн ажиллаа гэж хэлдэг байсан гэж. За Габриэлийн Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамд ажиллаж байсан албан тушаал нь одоо түүнийг мэдээлэгчээр зүүн Германы тагнуулын ерөнхий газарт илсүүлсэн байв. За энэ зүүн Германы тагнуулын ерөнхий газрын одоо мэдээлэгч болцсноо илснээ бол Габриэл мэдээж өөрөө мэдээгүй. Габриэлийг зүүн Германы тагнуулынхан бол одоо Герхард гэдэг нууц нэрээр нэрлэдэг байсан байна. Хоорондоо бол одоо холбогдохдоо за Герхардын байдал ямар байна? Герхард ямар мэдээ дамжуулсан бэ гэж харилцдаг байсан байгаа. Энэ бол Габриэлийн нууц нэр байсан. Герхард бол зүүн Берлин рүү дамжуулж байсан нууц мэдээллийн тоо хэмжээ, нууц мэдээллийн цар хүрээний хувьд зүүн Германы хамгийн чухал мэдээлэгч хүмүүсийн нэг байсан. Тэрээр Америкийн элчин сайдын яамд ажилладаг байсан тул маш чухал мэдээлэл авах боломжтой албан тушаал дээр байсан гэсэн үг. Тэрээр баруун германчууд болон Америкчүүдийн хооронд хангамж, цэргийн дайны тактикийн зохицуулдаг албан тасалгаанд л одоо ажиллаж яг гол одоо цөмдөр байсан хүн гэсэн үг. Маргарет тагнуулч Франц Бекерт нууц бичиг баримтуудыг одоо байнга өгч байсан. Энэ бүх мэдээллийг авсны дараа тэдний харилцаанд өөрчлөлт орсон. Маргарет Ромеогоос нэгэнд хайр дурлалыг хараатуулсан байна. Тиймээс Ромео түүнтэй тийм ч их цагийг өнгөрөх шаардлагагүй болж тэдний харилцааг бол одоо нууцлахыг хүссэн байна. За надтай уулзаж учирдаг гэдгийг хүнд ч битгий хэлээрэ гэсэн үг байх нэ.
За Маргарет ярьж байна. Надад хизээж Франц Бекерийн гэрийн хаяг байгаагүй. Түүний утасны дугаарч надад байгаагүй. Эцсийн эцэст би хизээж түүний амьдрал байгаагүй юм шиг. Би түүнтэй болзож, уулзаж учирдаггүй юм шиг л байсан. Энэ үйл явдал болдог байсан хэрнээ бусдын нүдэнд бол огт байдаггүй мэт бол харагддаг байсан. Энэ бүхнийг бол тэр надад тайлбарлахдаа үргэлжил ямар нэгэн шалтгаан хэлдэг байсан нь энэ харилцааг бол хуурамч гэдгийг илтгэж байсныг би хожимо ойлгосон гэсэн байна. Тагнуулч Франц Бекер зүүн Германы дарга нартай харилцааны төлөв байдлын талаар тогтмол мэдээлдэг байсан. Сэтгэл судлаачдын баг тайланд дүн шинжилгээ хийж хосуудын харилцаа хэрхэн цаашаа урагшлах ёстойг боловсруулдаг байсан байна. Тэд ямар ч үнээр хамаагүй нууц мэдээлэл өгдөг их сурвалж болсон эмэгтэйчүүдийг бол аз жаргалтай байлгахыг хүссэн. За Ромеогийн даалгавар нь Маргареттай харилцаанд ирч хүчийг дахин оруулах явдал байсан бөгөөд тагнуулын баг үүнийг сонирхолтой яриа өрнүүлэх, үнэтэй амралтанд дагуулж явах зэргээр урьдаас төлөвлөж бэлтгэдэг байсан байна. Үүнийгээ ч хийдэг байсан. Нарийн бичиг эмэгтэйчүүд тийм ч өндөр цалин авдаггүй байсан. Тэдэнд тансаг амралтанд явах бол үнэхээр их таалагддаг байсан байна. Хэрвээ харилцаа хөрөх шинж тэмдэг илэрх юм бол эмэгтэйчүүдийг өдөөх зорилгоор дахин харилцааг дулаацуулж байв. Үүнийг үргэлж тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг байсан. Тагнуулч Франц Бекер Маргаретийн эдгээр зургуудыг бол амралтаараа хамж явахдаа ахуулж байжээ. За гэвч бол Ромео нь бол зураг ахуулахаас үргэлж татгалздаг байсан бөгөөд түүний ар хэсгээс нь л авсан зургуудыг Маргареттэй өнгөрүүлсэн энэ олон цаг хугацаанд үлдсэн зургууд юм байна. Ердөө л тэр үед ч тэр түүнээс бол хачирхалтай зүйлийг бол олж анзаарснаа бол хэлж байна. За Маргарет ингэж ярьж байна. Энэ бүхний ард дандаа ямар нэгэн зүйл байсан бөгөөд тэр үргэлжил зураг авахулахаас татгалздаг байсан. Бид хэдийн маш олон жилийн харилцаанд орцсон бүр ингээд баг найз бүсгүй найз залуу болчоод байхад л тэр нүүрэн талынхаа зураг юм уу эсвэл надтай хамт сайхан газруудаар аялал цаг хугацаа өнгөрүүлж байгаа хизээч авахулахыг хүсдэггүй байсан. Тэгээл би бол түүнийг ямар нэгэн байдлаар сэжиглэж хэлсэн гэж байна. За ингээд Маргарет бол ер нь Ромеогоос салахаар шийдсэн байна. За гэвч тагнуулч Франц Бекер бол эмэгтэй хүний сул талыг ашиглан түүнийг харилцаанаас явуулахгүй авч үлдэх тал дээр бол маш сайн бэлтгэгдсэн тагнуулч байсан. За Маргарет ярьж байна. Би харилцаагаа таслах гэж хэлэх бүрдэл тэр ирээл хамтдаа байсан сайхан дурсамжуудаа ярьж хамтын сайхан ирээдүйн талаар надтай ярьдаг байсан. Бид нэгнээ хинээс ч илүү ойлгодгоо. Бид нэгэндээ хэрэгтэй шүү дээ гэх маягаар тэр намайг ятгадаг байсан гэж. За залуудаа тагнуулж байсан нэгэн хүн ярьж л да. За би эмэгтэйчүүдийн талаар ер нь муугар ярихыг хүсэхгүй байна. Гэхдээ эмэгтэйчүүд үнэхээр чамтай харилцаатай байхыг хүсэж байгаа бол тэд юу ч хүлээн зөвшөөрдөг юм аа. Эмэгтэйчүүд ерөнхийдөө уучлах чадвартай байдаг. Хэрв та хэтрүүлэхгүй тунгийн тааруулд харьцаж чадвал эмэгтэй хүнтэй хүсснээрээ тоглож болно. Жишээлбэл тэр чамаас салахыг хүсэхгүй идэн чи тийм ээ цамцаа тайлал цээжээ гаргаад бууга гаргаж ирэл нөгөө эмэгтэйд өгвөл мэ намайг буутчих чи надаас салах гэдэг ингээд намайг алчих би өгөхийг хүсэж байна гэж хэлэх юм бол хүүхнүүд бол үнэхээр таны энэ үйлдэлд итгэж тэд танаас салах шийдвэрээ өөрчлөх болно гэж ярьсан байна. Ромео нарын амраг бүсгүй байх нь хизээч амар байгаагүй тул Габриэл Фрэнк Дизель хоёрын амьдрал нууц хിവэр удаан үргэлжилсэн. За Габриэл ярьж байна. Би хизээж түүний амьдрал байгаагүй мэт байсан бөгөөд энэ бол миний хувьд олон жилийн туршид үргэлжилсэн харилцааны аимшигтай асуудал байсан юм а. Цаг хугацаа өнгөрөх тусмал харилцаа улам бүр дордож байсан гэж. Ромео 5-7 хоногийн турш түүнтэй уулздаггүй байсан бөгөөд энэ хугацаанд бол Габриэл маш их сэтгэл санаагаар ундаг байсан байна. За би юу ч хийхийг хүсдэггүй, гадагшаач гардаггүй, нэг ажиллаа хийчихэл байж идэг байлаа. Би Фрэнк Дизлийг байхгүй үед миний амьдрал ерөөсө хоосон болж би амьдралын ирч хүч амьдралын тэмүүлэлгүй болдог байсан гэж ярьж байна. За зүүн Германы тагнуулын ерөнхий газрынхан Габриэл шиг сайн мэдээлэгч алдаж болохгүй байсан учраас Ромеотой цаашид ирээдүй харах хэмжээний харилцааг цааш нь халуун дулаан үргэлжлүүлэн авч явах ёстойг бол Ромеод үүрэг даалгавар болгон өгсөн. За ингээд Ромео тагнуулын ерөнхий газраас авсан харилцааны төлөвлөгөөт даалгавраа авчээ. За Габриэл ярьж байна. За бид Дюсселфорт
хотод байсан бөгөөд хамтдаа гадуур алхаж романтик байдлаар болцож байлаа. Фрэнк Дизель намайг цонхны давцсан дээр өргөж суулгаад миний өөдөөс хараад намайг тэрч байгаад би чамд гайхалтай сайхан зүйлийг хэлмээр байна гэсэн. Бид нэгэндээ тохирох осууд гэж бодож байна. Хоёулаа дараа жилийн хавар гэрлэе гэж тэр надад хэлсэн. Мэдээжийн хэрэг би маш их баяртай байсан. Би Аз жаргал баяр хөөрөндөө умбаж бүжиглэж байлаа. Энэ бүхний эцэст би хүнтэй гэрлэж амьдралтай болох нь байна шүү дээ гэж бодсон гэж. Энэ явдлаас хойш 6 сарын дараа Габриэлийг бол Ромео нэгэн кафед дуудаж болзоо товлжээ. Энэ үед би доогдулж бид гэрлэх нь байна гэж маш ихээр баярлаж тэр надад хормын төлөвлөгөөний талаар ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа хаа гэж би бодсон. Гэвч тэр гэрлэх боломжгүй гэдгээ надад хэлсэн. Энэ бүхэн намайг маш ихээр гомдоосон ч гэлээ. Би Ромеогоос салах хүртэл хэмжээнд урмыг минь хугалсангүй. Бид үзэгсэнт Рен мөрөн лөө аяллаар явсан гэж. Габриэл өөрийн албан тушаалаа ашиглан зүүн Герман руу маш нууц материалууд болох баруун Германы пуужингийн систем, НАТОгийн цэргийн сургуулийн талаарх бүх мэдээллүүдийг дамжуулсан байна. Габриэл өөрөө ярьж байна. За магадгүй Фрэнк Дизель надад ингэж хандсан бол би түүнээс ирэн тухайн үед шууд холбоогоо таслах байсан гэж. За юу гэж хандсан бэ гэхээр хэрвээ чи надад нууц материалуудыг өгөхгүй бол би чамтай дахиж уулзахгүй, учрахгүй гэж хэлсэн бол гэж байгаа. За гэвч хизээч тэр надад ингэж хэлдэггүй байсан. Хизээч тэр надад муухай хандаж байгаагүй. Гэхдээ үргэлжил харилцааныхын тал дээр хичээж байгаа, чадах бүхнээ хийх болно. За бидний ажил бүтэх болно л гэж ярьдаг байсан. Яг үнэндээ тэр бүх зүйлийг төлөвлөсөн байсан юм билээ. Намайг яаж гарын аясаараа хөдөлгөж юу хэлэхээ тэр мэдэж байсан гэсэн. За гэхдээ Ромео нар бол мэдээлэл өгдөг их сурвалжтайгаа бол тухайн цаг үедээ гэрлэх ёсгүй байсан. Тэд баруун Германд зүүн Германы тагнуулад байсан учраас тэд баруун Германд бол хуурамч үнэмлэхээр амьдардаг байсан бөгөөд за гэрлэлчих юм бол хэтэрхий олон шалгалтыг шаарддаг байсан учраас илчлэгдэх магадлал тун өндөр байсан. Тиймээс тагнуулч Фрэнк Дизель Габриэлтэй хурмаа хийхгүй гэсэн шалтгаан тооцсон нь ерөөсөө илчлэгдэхээсээ болгоомжилсон явдал байсан. Баруун Германд хоёр тагнуул гайхалтай их мэдээллийн их сурвалж идэг бол олж чадсан. За гэвч тэдний зүүн Германы тагнуулын ерөнхий газраас өгсөн даалгавар дуусах төгсөн цаг үе ирсэн. За баруун Германы холбооны тагнуулын алба Маргарет болон Габриэл нарыг сэжиглэн шүүж эхэлсэн байна. 1985 он гэхэд Маргарет Ромео болох Франц Беккертэй аль хэдийн 17 жил үерхчихсэн байсан. Франц Беккерийг зүүн Германы тагнуул гэдгийг баруун Германы холбооны тагнуулын алба олж илрүүлсэн байна. Мөн Франц Беккерийг Маргареттай олон удаа хамт байхыг бол тэд олж мэдсэн. Тиймээс Маргарет улсын нууц материалуудыг зүүн Германы талд мэдээлдэг болох нь тодорхой болсон байна. Тэр үед Германы холбооны тагнуулын алба гадаадынхныг бол тэр аяар нь бол хяналтандаа авч шалгаж эхэлсэн. Энэ ажиллагаа эхэлснээс хойш хэдэн сарын дараа баруун Германд хэрэг үүсэх нотлох баримтуудыг олсон. Энэ бүхнийг ерөнхийлөгч Рихард фон Вейссекерт бол хэлэхэд бэлэн болсон байсан байна. За ерөнхийлөгч энэ мэдээг бол анх сонсоод маш ихээр эргэлзэж байсан тул сөрөг тагнуулын дарга бол гинтл хурлын үед босоод ноён ерөнхийлөгч таны хамгийн ойрын ажилтнуудны нэг бол нууц материалуудыг дамжуулагч агент юм а гэж хэлсэн баг. Ерөнхийлөгч бол үүнийг сонсоод хариу хэлэхдээ мэдээжийн хэрэг танд үүнийг батлах маш хүчтэй нотлох баримт байх ёстой эцтэй гэж хэлэхэд бол тагнуулын дарга асан бол ингэж ярьж байна л да. За ерөнхийлөгч Рихард фон Вейссекер бол маш эргэлзэж байсныг би тухайн үе санаж байна. Тэр надад төрсөн сэтгэгдэл бол тэр надад итгэхээс илүү өөрийн нарийн бичиг бүсгүйчүүдтэй бол итгэж байсан нь үнэхээр сонирн байсан гэж. За ингээд Маргаретийг гэрээс нь тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчилсан. Маргарет байцаалтын үед амраг Ромео нь Швейцар дахь инх тайвны хүрээлэнд ажилладаг байсан гэж баталж байцаалт өгсөн байдаг. За Маргарет ярихдаа тэгж байна л да. Би тэр үед Швейцар дахь тийм байгууллага байдаг гэдэгт бол үнэхээр итгэж байсан. Гэвч цагдаа нар миний хэлсэн зүйлд огт итгээгүй гэсэн байна. Ер нь бол Маргарет ямар төрлийн улс төрийн материал сонирхож байсан нь огт хамаагүй. Тэр нууцыг задруулах ёсгүй байсан нь л гол
хэргийн шалтгаан юм. Швейцарт инх тайвны хүрээлэн нэртэй байгууллага огт байдаггүй, байгаачгүй. Мөн байцаалтын үеэр Маргарет өөрийгөө юутаа орооцолцсноо мдээгүй гэж мэдгдсэн. Энэ бол ийм төрлийн хүмүүсийн өнгөлн далдалт хийж буй арга юм аа. Тэр ямар нэгэн сайн үйлс хийх юм уу? Эсвэл инх тайвны төлөө зүтгэе гэж шийдсэн энэ үзэл бодолтой байж болох ч гэлээ ийм зүйлд зууралцсан нь болоод тэр юунд оролцож юу хийж байгаагаа ягтаг мэдэж байгааг л илтгэж байгаа шинж юм аа гэж нэгэн төрийн албаны ахмад ажилтан ярьсан байна. За ингээд Маргарет 17 жилийн турш хайрлаж явсан Ромеогоо зүүн Германы нууц тагнуул байсныг баривчлагснаас хойш анх удаа олж мэдсэн. За Маргарет энэ талаар ингэж ярьжээд би баривчлагдаж бүх хэрэг ил болсны дараа Франц Бекерийг аль хэдийн гэрэлтсэн амьдралтай зүүн Германд амьдралтай хүн байсныг мэдсэн. Энэ бол миний хувьд аимшигтай илчлэлт байлаа. Бүх зүйл өстой амьдралд байж болох муу хэмжээгээр байсан гэж би хэлнэ. Гэхдээ тэр үргэлжил надад хизээж би гэрлэж байгаагүй, ах дүүгүй, аав ээжгүй энэ хорвоод бол би цор ганцаар хүн шүү дээ гэж ярьдаг байсан гэсэн байна. За ингээд даалгавар дуусч Франц Бекер бол зүүн Герман руугаа зугтсан байна. Маргарет тагнуул хийсэн хэрэгээр 8 жилийн хорхол авчээ. Маргарет бол ярьж байна. Энэ бүхэн надад үнэхээр аимшигтай байсан. Хайрлаж итгэж явсан эр хүн чинь тагнуулч байсан. Дээрээс нь би бол аимшигтай зүйл хийснээ олж мэдсэн. Энэ бүхнийг даван туулахын тулд надад маш их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байлаа. Хэрвээ та надаас яаж та үүнийг давж туулж ингээд гарсан бэ гэж асуувал би үнэхээр яаж гэдгээс мэдэхгүй байна. Тэр бүхэн бол үнэн аимшигтай байсан гэж. За Габриэлийн хувьд бол төгсгөл 1991 онд ирсэн гэж тэрээр өөрөө мэдгдсэн байна. Хүйтэн дайн ба түүний амраг Фрэнк Дизелтэй хийсэн романс нь дууссан байна. За дайнч дууссан ингээд бүх зүйл ил болсон байна. Зүүн Германы тагнуулын ерөнхий газрыг бол татан буулгасан байдаг. За Габриэл 1977-оос 1989 оны хооронд коммунизм нуран унтал зүүн Герман төрийн нууц мэдээллийг дамжуулж байсан хавтаст хэрэгээс олдсон баримтуудаас илэрсэн бөгөөд тэрээр өөрийн албан тушаалаа ашиглан бололцоотой бусад их сурвалжаас 1500 гаруй маш нууц улсын материалыг зүүн Герман руу дамжуулсан тогтоогдсон. За Габриэл бол ярьж байна. Энэ бүхний эцэст хүн их олон зүйлийг боддөг юм байна. Фрэнк Дизел намайг үнэхээр сонирхоогүй гэж үү? Тэр надад хайргүй байсан юм гэж үү? Түүний цор ганц хүсэж байсан зүйл бол ерөөсөө л намайг ашиглаж нууц материалуудыг авах байсан юм гэж үү? Энэ бүхэн худал хуурмаг жүжиг байсан юм гэж үү гэх мэтчлэн маш олон асуултуудыг би өөрөөсөө дахин асуусан. Би үнэхээр галзуурах төгсөн. Бүх баг хуулран унж бүх хүшиг ярагдан ил болоход Фрэнк Дизелийн хувьд бол би хинч биш байснаа мэдсэн юм аа гэсэн байна. За хүйтэн дайн дуусч Габриэл 2 жилийн тэнсэн харгалзах ялаамд суллагдсан. За баруун Берлинээс уг тагнуулын ажиллагааг удирдах байсан хүмүүсийг илрүүлж, мөшгөж, байцааж тэднийг баривчилж хорьсон байна. Маргарет хөгшөрж бол ер нь эцэг эхийнхээ хуучин байшин ганцаараа бол амьдрдсан байна. За шоронгоос суллагдсныхаа дараа түүнд 30 жилийн өмнө Бонн хотод Ромеотойгоо өнгөрүүлсэн сэтгэл хөдлөм газруудаа ганцаараа явж, сайхан дурсамжаас өөр юу ч түүний амьдралд одоогоор үлдсэнгүй. Маргарет амраг Франц Бекерээ баривчлагдсанаас хойш дахин хизээж хараагүй гэж байна. За Маргарет ярихдаа энэ бүхнийг одоо бодоход би зөвхөн өөртөөгөө ганцаараа амьдрах ёстой юм шиг надад санагцсан. Би хинтээж дахин гэрлэхийг хүсээгүй. Болоод өнгөрсөн бүхэн надад маш хүнд цохилтыг өгсөн. Гэхдээ би энэ бүхнийг даван туулж чадсан гэж бодож байна. Надад түүнийг үзен ядах сэтгэл, үзен ядах мэдрэмж одоо алга. Энэ харилцаа миний амьдралын асар том хэсэг байсан. Энэ нь миний хувьд утга учиртай, зоригтой харилцаа байсан тул би түүнтэй байсан он жилүүдэд дими өнгөрөөгөөгүй миний амьдралын нандин мөчүүд гэж боддгоо гэсэн байна. За Габриэл бол ууг баримтат киног хийж байх үед Голландад 13 нохоотойгоо ганцаараа бол ингээд амьдарч байсан. За магадгүй тэрээр За Габриэл маань өндөр настай байсан учраас магадгүй одоо нас орсон ч гэж болох юм аа. За ингээд Габриэл болон Маргарет нарын сэтгэлийн шархыг тэдний өгсөн улсын нууц материалаас ашиг тус хүртэж байсан эрчүүд бол төдийлөн өрөвдөж тоодоггүй юм байна.
Улс орны түүхийг эргэн харахад улсын нууц материалуудыг задруулсан нарийн бичиг бүсгүйчүүдийн сэтгэлийн шарх юу ч биш юм шиг санагддаг гэж нууц албанд ажиллаж байсан Ахмад Ажилтан ярьсан байна. За баг одоо эдгээр эмэгтэйчүүдийн сэтгэлийн шарх юу юм бэ? Ер нь бол одоо улсын одоо тийм ээ дайнд ялах тэр нууц материал чухал байсан гэж. Аль ч талаас нь харсан тагнуул бол бохир бизнес боловч заавал хин нэгнээс түүний илчлэхэд бэлэн байгаагаас өшөө илүү их материал одоо мэдээллийг мэдхийг хүсч олж авахыг хүсч эдгээр мэдээллийг цуглуулахын тулд та өөрт байгаа бүх арга хэрэгслээ ашиглах хэрэгтэй болдог гэсэн байна. За эдгээр нарийн бичгээр ажиллаж байсан ядуу эмэгтэйчүүд бол мэдээж улс орны одоо айрам, улс орны аюулгүй байдлыг сонгох биш. Харин өөрснөө 10 жил аз жаргалтай амьдрах амьдралыг л одоо сонгох нь тодорхой шүү дээ гэж бас нэгэн төрийн албанд ажиллаж байсан Ахмад Ажилтан ярьсан юм аа. За учир нь хүн итгэл дээр суурилсан аз жаргалтай амьдралыг л ерөөсөө хүсдэг юм байна. Энэ бол ерөөсөө хүний сэтгэл зүй, мөн чанар, сэтгэлийнхэн тэмүүлэл гэж байна. За тэдгээр улсын нуутыг задруулсан эмэгтэйчүүд Ромеодо сэтгэл хангалуун байгаа баха гэж одоо хүн ярьжээ. За Габриэлийн Ромео буюу секс тагнуул Фрэнк Дизель бол хэдэн жилийн өмнө нас барсан байна. За түүнийг тагнуул гэж хуурсан байж магадгүй ч гэсэн одоо тэд бол одоо нас баран бартал нь одоо хоорондоо холбоотой хэвээр байсан байна. За Габриэл бол баримтат киног дуусгах үеэр бол одоо өөрийн сэтгэлийнхээ үгийг хэлээд дуусгасан. За тэрээр ингэж ярьсан байна. Хэрвээ тэр миний амьдралд дахин 32 настайд минь анх надтай танилцж байсан үе шиг ингээд эргээд ороод ирээсэ. За би түнд дахин одоо дурлахад бэлэн байна. Гэхдээ би бол маш их айж байна гэж байна. За тийм ч болохоор би өдий бол ганцаараа амьдарсан. Фрэнк Дизлээс өөр хинч орлож чадхааргүй хоосон орон зай миний сэтгэлд үлдсэн юм аа. Тэр хүн бол миний амьдралын утга учир байсан. Би түүнд үнэхээр хайртай байсан. Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдгсон бол би түүнтэй дахин ганц л удаан амьдрахыг маш ихээр хүсэж байна гэж хэлээд ингээд энэхүү баримтад одоо киног дуусгасан байна. За ингээ өнөөдрийн дугаарыг хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. За үнэхээр л одоо төрийн ажил тийм ээ улс орны эрх ашиг за мөн одоо хүний хайр сэтгэлийн харилцаа энэ хоёрыг одоо хооронд нь хольж хутган ингээд нэг талаараа маш одоо эмзэглүүштэй ч юм шиг нөгөө талаараа одоо харамсалтай ч юм шиг нөгөө талаар нь за одоо юундаа харамсахтэй энэ бол ажилт байсан шүү дээ ч гэмээр юм шиг ийм одоо сонирхолтой сэдвийн талаар одоо та бүхэнтэйгээ ингээ өнөөдөр ярьсандаа би маш их баяртай байна. За ингээ хүлээн авсан сонсон та бүхэндээ маш их баярлалаа. За ингээ дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.